За сайн байцгаана уу? Манай Data Frame-ийн 2 дахь жил маань эхэлж байна. За 2 дахь жил маань өмнөх 1-р хичээлээс юугаар ялгаатай юм бэ гэхээр өмнө нь бас ганц нэг чухал үйлдэлүүдийг юм уу энгийн бөгөөд хэрэгтэй үйлдэлүүдийг бас заагаагүй орхисон ба тэднэрийг гүйцээгээд заах болно. За хичээл эхлэхээс өмнө энэ DPLYR гэдэг пакэжийг татж аавна. За пакэжээ татсан байна. За пакэжээ ачааллуулчих. За ер нь бол Data Frame хэрхэн үүсгэх талаар ер нь бол өмнөх хичээлүүд дээр ярьсан байгаа. За энэ удаагийнх дээр бол за subject гэдэг вектор үүсгээд утгуудыг ингээд нэрлэлчээ. За дараачих муу адил ингээд за утгууд нь 80 182 гэх мэтээр үүсгээд за энэ Data Frame-ийнхаа нэрийг болохоор Students DF гэд нэрлэлчээ. За энэ код өвчтэй энэ бол манай Data Frame-ийн нэр тэнцүү Data Zig Frame гэд функцээр бас одоо векторуудыг нийлүүлээд Data Frame үүсгдэг байгаа. За код ажиллуулъя. За одоо манай гол код бол ингэ болчлаа. За одоо print функцээрээ харъя. За манай Data Frame бол нэг иймэрхүү байна. За ингээд ер нь яг ямар төрөл вэ гэдгийг бас ингээд харчих болно. За тэгээд энэ удаагийнх маань хичээл ер нь бол товч бөгөөд тодорхой байх. Тэгэхээр ер нь бол шууд өмнөх хичээл дээр заагаагүй функцүүдийг шууд заагаад явна. За дахин нэрлэх байгаа. Одоо энэ нэрлэлсэн Data Frame-ийг дахиад өөрөөр нэрлэе. За ингийн тулд энэ names гэдэг функц байгаа. За энэ функцээрээ энэ Students DF гэдэг Data Frame-ийн хоёр одоо векторыг нэрийн солио. За энд хоёр одоо утга байгаа болохоор C функцээрээ бичиж байгаа. Энийг бол мэдэх байх. За ингээд солих. Өмнө нь бол ийм байсан. За саний кодоор дахиж нэрлээд ийм болж байна. За энэ бол юу ч хийж болно. За хэрвээ 3 вектортой бол энд бол 3 утга тавиал сольчихно. За дараачийн хэсэг нь болохоор энд ер нь бол тухайн Data Frame-ийн урт тэгээд бас урт юу нь мөрөн баг нь хэд байгаа гэдгийг бас харуулдаг байгаа. За n row гэхээр тухайн одоо багны уртыг буюу хэмжээг харуулж байна. За энэ дээр мөрийнх за мөрт бол манай Data Frame бол доошоо 4 утгатай хоёр баг нь ийм Data Frame байгаа. За dim функц бас байдаг. Dim бол ер нь шууд харьцааг нь харуулдаг. За тус тусд нь шууд нийлүүлдэг гэсэн үг. N row n call гэдэг нь болохоор шууд тус тусд нь
хэдэн ширхэг байгааг нь харуулж байгаа. Тэрнгээр ялгаатай. За энэ код ямар очтой вэ гэхээр шууд 1 2 гэдэг нь болохоор эхлээд 1 гэдэг нь буюу 1-р мөрийн 2 дахь багны утгыг шууд харуулж байгаа. Энэ дөрвөлжин хаалт ямар үед ашигладаг вэ гэхээр ер нь бол нөгөө нэг шууд утга зоох ч юм уу, шууд одоо тэтг мөрний тэтг багны тэрийг яг тэрийг гээд гаргахын тулд ер нь дандаа дөрвөлжин хаалт ашигладаг. За энийг тэгвэл яг 3 дахь мөрийн энийг байлгаж. За 3 дахь мөрийн 1 дахь багны утга гэвэл ингээд гараад ирж байна. За энэ Lewis гэдэг юуд орно. Бас юунуудын илүү дэлгэрэнгүй гараад ирж байна. За бас ийм тохиолдол байгаа. Энэ болохоор юу вэ гэхээр одоо энд шууд тоо бичихгүй шууд тасал тавьсан байна. Тэр нь урдаа тасалтай бол R цаанаасаа мөр гэж тоолдог. Хэрвээ энэ R-д бол бага нь байгаа. Иймэрхүү мөр гэж ойлгодог гэсэн. Одоо R-да бол бага нь. Тийм ялгаатай байгаа. За нэг арай өөр data frame үүсгэж үзье. За EMP zig data гэд нэрлэе data frame-ээ. За тэгээд data frame функц ашиглаад EMP ID гэдэг хувьсагч. За утга нь 1-ээс 5 хүртэлх утга ам. За EMP name гэдэг нь болохоор John, Marsh, Mitchell гэд явж байна. За salary гэд дахиад ингээд юм. За онсоор авахдаа as zig date гэж авдаг. Хэрвээ ингэж авахгүй бол яадаг. Шууд яачдаг баха. Тоо болчдөг лөө. Тийм. Тэр as zig date гэдэг функц ашигладаг. За код ажиллуулчих. За сайн энд нэг хаалт дутуу байгаад шууд нэмэлтээр нэмэгдээд явагдсан байна. За data frame маань нэг иймэрхүү байна. За M4 вектортай. За эндээс манай data frame-ийн яг нэр нь бол EMP data. За эндээс EMP ID гэдэг одоо хэсгийг салгаж харъя гэвэл доллар ашиглаж болдог. Ер нь бол яг цаад юу нь бол санаа нь бол EMP zig датагаас EMP zig data гэдгээс EMP ID гэдэг хэсэгчийг авъя гэсэн санаа байна. За энэ оронд энэ attach гэдэг функц ашиглаад доллардахгүйгээр шууд хийж болно. За гаргаж байгаа үр дүн нь яг адилхан байна. За нэгэнт ер нь бол дататай ажиллаж байхад бол ер нь бол энэ attach функцийг кодынхаа ихэнд нэг хийчих ер нь бол зүгээр. Тэгээд нэг хийсэн багт бол одоо ингээд дахиж доллардахгүй хараад иж болдог. Одоо шууд ингээд хардаг ч юм уу. Хэрвээ
attach функцийг хэрэглэхгүй бол ингэхгүйгээр заавал ийм үйлдэл хийх гээд байгаа. Тэгэхээр энийг бол үйлдэлийг бол нэлийн өнгөвчлж байгаа. За data frame-ээс одоо хувьсгчуудыг салгаж авч үзье. За data frame гээд функцээ дахиад ашиглаж байгаа. Энэ бол нөгөө дахиад нэг data frame үүсгэж байгаа болохоор энэ функцээ дахиад ашиглаж байгаа. За тэгээд түрүүнийхтэй адилхан EMP name salary гэдэг хоёр юугаал салгаж аваад тусад нь нэг data frame болгож байгаа. За энийга result гээд нэрлэжээ. За print result гээд харъя. За тэгвэл ийм болж байна. За энэ дээр attach функц ажиллуулсан болохоор одоо энэ доллар шаардлагагүй гэсэн үг. Шууд бичиж болно. За бас эсвэл өөр нэг салгах аргагүй бас шууд ингээд дөрвөлж алт ашиглаад кодоо бичиж болно. За энэ таслал ард нь болохоор энэ багнаар өвчиж байгаа. Тийм юу мөрөөр өвчиж байгаа. За хэрвээ таслал нь урдаа бол баг нь би түрүүн бас андуурсан байна. За ийм байна. За бас 3-5 дахь юг 3-5 дахь мөрийг юутай холбож байна. 2/4 дахь юугаар 2/4 дахь багныг 3-5 дахь мөрийн утгатай энд нийлүүлж салгаж авч байна. За энэ дээр бас 2-оос 2 буюу түүнээс их болоод ирэхээр ингээд заавал хэрэглэгддэг. За vector нэмий data frame дээр. За EMP-цэг дээр $deft. За энийга утгууд нь юм байна. За энийга ингээд нэрлэж чаа. За ингээд нэрлжээд дахиад EMP-цэг дээрээгаа V гэд нэрлж байгаа. Энэ болохоор яг гол нөгөө манай том data frame маань нэр нь EMP data. Энэ дээр дахиад одоо энд нэг жижиг одоо нэг туслах үйлдэл хийгээд тэрийг дахиад энэ дээр нийлүүлж хийж байгаа. За ингээд авах юм бол ингээд data frame ингээд өргөжсөн байна. За одоо нэг зүгээр жижиг энгийн data frame үүсгээд за тэрэн дээр хэд хэдэн үйлдэлүүдийг авч үзье. За A-гаар вектор, A вектор, B, A, B, C, D гээд 4 вектор үүсгэж. За энэ тоонууд нь ямар ч хамаагүй санамсаргүйгээр шууд сонгоод авсан байна. За ингэчээд энэ 4 векторыг data frame функцээрээ df үүсгэн. За тэрийг df гэж нэрлэжээ. Гэвэл за нэг юм үүсэж байна. За одоо энэ дээр ажиллая. За эхнийс нь болохоор select байна. Ер нь бас select гэдэг функц байдаг. Гэхдээ бас ер нь яаж бас хүснээрээ select хийх вэ гэдгийг харуулъя. За names гэдэг функцээр бол ер нь шууд юуг нь харуулна. Тухайн векторын одоо нэрийг гэх юм уу утгыг биш.
Томс 4 2 3 4 2 ороод. За энэ дээр ганцхан 2. За юм байна. Энэ бол яг юм нөө жижиг юун дээр бол дээр фрейм дээр бол нэг амархаар ажиллаж магадгүй нөө амар их одоо өгдөлтөд том нөө нэг датанууд дээр л том өгдлүүд дээр бол ер нь бас нэлээд хэрэгтэй ажил хөнгөвчлж өгөх байх. За head гэд пункт байна. За энэ юуг харуулдаг вэ гэхээр ер нь бол нөгөө нэг датаны эхний хийдийг гэж одоо тасалж харуулдаг. Одоо хэмжээ нь одоо төвөр нь айгу том өгөгдөл байлаа гэж бодоход тэндээс head функцээр ашиглаад ингээд таслаад харж болдог. За энэ дээр ингэж харж болох хаа. Гэх мэтээр харж болно. За энэ бол одоо шууд мөрөөр яваад байна. Нөгөө багнаар яваад байна. За энийг ингээд тавьж үзье. За гэх мэт тасалж ер нь бол хардаг. Энэ бол нөгөө бүр яг тухайн өгдлийг ингээд салгаад ингээд бүр авч байгаа биш зүгээр л ингээд шууд 2 3 дахь одоо мөрөн дээр ямар утга байна вэ гэд товчхон зүгээр нэг харуулах гэх юм уу. Түнсэл яг ингээд бүр өгдлөө ингэж тасалж маслаагүй. Тийм ба. За select гэдэг пункт үүдэг. За select пункцээр юу гэдэг вэ гэхээр бас тасалж авдаг тухайн өгдлийг. За df гэдэг бол одоо манай data frame-ийн нэр байна. За df-ээс таславаад ab 2 хувьсгчийг таслая. За энийг subset гэж нэрлэжээ. За тэгээ print функцээр printlээд харъя. За энэ байна. За энэ бол юу ч гэж болно. Нэг ганцхан хувьсгч байж болно. Эсвэл олон байж болно. За хэрвээ олон болох юм бол нэг ингээд олж болох хаа. За иймэрхүү. За str функцийг бол та нар мэдж байгаа. Str бол бас нөгөө тухайн хувьсгч нь тухайн data frame-ийн яг одоо хэд ажиглалтай хэд хувьсгчтай яг ямар байгаа утгууд нь ямар юм гэдэг бас товчхон харуулж өгдөг. За бас summary гэж үүдэг бас мэдж байгаа. За summary бол ер нь бол хувьсгч болгон дээр нь статистик үзүүлэлтүүдийг нь үзүүлдэг тийм функц байгаа. За бас select функцээр бас өөр нэг хийж болдог юм гэвэл энэ starts with гэд бас функц байгаа. За энэ яадаг вэ гэхээр одоо тухайн хувьсгчийг бас тусад нь салгаж авч байгаа хэлбэр бас өмнөхтэй ер нь бол адилхан. Тийм ба. За фильтр байгаа. Фильтр функцээр ер нь бол за манай за шууд юм дээр код бичиж үзье л дээ. За юу ч за шууд ингээд харчих. За дид хувьсгч утгууд нь бол нэг иймэрхүү 2 3 5 10 22 40 гэх мэт. За эндээс жоохон арай фильтртэд арай багасгаад харъя. За энийг 20-с их утгуудыг харъя. Гэвэл за юм байна. Энэ ихтэй яг D-ийн хувьд ингэж тасалж аваад энэ ABC бол ямар ч хамаагүй ингээд тусдаа ингээд D-гээ дагаад ингээд салчиж байгаа.
яг энэ фильтр бол яг D-ийн хувьд ажиллаж байгаа гэсэн үг. За энийг тэгвэл 30 болгоё. Гэх мэт. Ийм байна. За дараагийн хэсэг маань range гэдэг хэсэг байна. За энэ дээр head функцийг заавч үзье. За select функц бас select энэ дээр арай өөр нэг юм түрүүний өмнөх head-с арай нэг ялгаатай юм гэвэл энэ дээр арай жоохон наривчлж харж байгаа. За энэ дээр select функцээр бас тасалж авч байгаа гэсэн. За select функцээр df data frame-с bc bc2 хувьсгч чинь эхний 3 дахь эхний 3 одоо утгыг харъя гэсэн утгатай. За эхний 3 нь юу юм бэ? За энийг c d болоод эхний 4 гэж харж үзье. За юм байна. За tail буюу сүүл гэсэн утгатай. За tail функцээр head бол эхний гэдэг одоо санаа байна. Head чинь толгой шүү дээ. Тэгээд эхний гэдэг санаа. За tail болохоор сүүлийн одоо сүүлийг харуулдаг гэсэн үг. За эндээс BC-ийн сүүлийн 3 утгыг харъя. Тэгэхээр юуны чам data frame-ийн чинь урт нь угаасаа 7 байгаа. Тэгэхээр 7-оос доошоо 3 утга гэхээр 7 6 5-ын утгууд BC-ийн хувьд. За энийг болгож үзье гэх мэт болно. Энэ за энэ дээр нэмж үзье. D гэдэг үсэг чинь нэмжээ. За иймэрхүү байна. За бас tail-ийг арай өөрөөр ашигладаг нь шууд хасах тэмдгээс тавьж болдог. За select функцээр CD2-ын хасах. За тэгэхээр энэ болохоор хасах ер нь бол эсрэг за юу илэрхийлдэг. Өмнөх хичээлүүд дээр ч гэсэн хасах тэмдгийн талаар ярьж байсан. Хасах бол эсрэг яан эсвэл remove хийх ч юм уу. Тиймэрхүү утгыг илэрхийлдэг. За энэ дээр хэрвээ A B2 гэвэл CD-ийн утгыг харуулна. Гэх мэт байгаа. За энэ дээр за дараач хэсэг нь match функц ашиглаад ийм үйлдэл хийж байгаа. За энэ дээр match функц ашиглаад хувьсагч A. За энэ бол names функцээр df data frame-ийн A-ийг гэсэн утгатай гар энэ код бичигдсэн байна. За энийг I, J гэж нэрлэж байгаа. За эсвэл энийг бас яаж болно? Эхний хоёр ч юм уу тасалж авч болно. Энэ бол илүү нэрлэлжил үйлдэл хийж гин гэсэн үг. Одоо энд хэрвээ манай юу маань хувьсагч маань илүү одоо урт нэртэй ч юм уу бичгэд төвхтэй байвал тэрийг match функцээр data frame-тэйгээ холбоод тэгээд ингээд нэрлээд ашиглаж болно. Тэгэхээр ер нь бол жишээ нь одоо ингээд одоо нэг иймэрхүү урттай хувьсагч байлаа гэж одоо энийг ингээд бичээд их төвхтэй учраас энийг data frame-тэйгээ холбоод за би энэ data frame-с энэ хувьсагчийг салгаж ингэж аваад ингээд нэрлэлчихье гэсэн утгатай код байгаа. Тэгээд tail дээр ингээд ашиглаж бас болно. За энэ mutate гэж бас функц үүдэг. За энэ функц нь яадаг вэ гэхээр
одоо өөрчилдөг тухайн хувьсгчийг. За энэ div гэдэг data frame-ийн 8 хутгийг өөрчлөгч байгаа. Тэгэхээр A тэнцүү буюу одоо энэ A-ийг энтэй тэнцвүүлний A-ийг одоо энэ A-ийн дараачих энэ үйлдэлээр A-ийг солино гэсэн утгатай. За энийг болохоор mutate функц ашиглана. За A тэнцүү B-гээс хань B-ийн дундаж. За энэ NA-ийг RM гэдэг нь болохоор үлдэгдэл юу хоос утга байвал тэрийг арилгана гэсэн санаа байгаа. За энийгээ D E-гээд нэрлэлчээ. За ингээд харах юм бол ингээд өөрчлөгдсөн байна. За өнөөдрийн хичээлээр data frame 1-р хичээлээр заагаагүй бөгөөд бас заахгүй үлдсэн сонирхолтой бөгөөд хэрэгтэй функцүүдийн талаар ярьлаа. За тэгээд анхаарал тавьсан явдалд баярлалаа.